сайн үзэгчдээ тэгэхээр ТV-с телевизийн маань шилдэг амт хоолны нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ амралтын өдөр болгоо уулздаг. Тэгэхээр өнөөдөр бол амралтынхаа өдөр та одоо шилдэг амт нэвтрүүлгээрээ ямар рестораны ямар хоолыг үзүүлэх гэж байгаа гэдэг мэдээллийг энэхүү нэвтрүүлгээс хүлээн авч үзэх боломжтой. Даав ресторанаас үзэгч та бүхэндээ одоо шилдэг хоолныхын намтыг та бүхэнд үзүүлэх болно. За ямар хоолоор үйлчлүүлэгчтэй бэлэг барьдгийг, ямар хоолыг бас хийж шилдэг амтыг сурталчилдаг вэ гэдэг талаар үзэгч та бүхэндээ одоо бэлтгэн хүргэх болно. Ингээд ресторанынхаа хамт олондоо уулзъя. За шилдэг хоолоо бид бүхэн Даав ресторанынхаа ахлах дугуй чавгаан хамтдаа их гэж байгаа. За менюн дээрээс та бүхэн харсан байгаа. Яг тэрхүү хоол маань одоо та бүхэндээ хэрхэн яаж бэлтгэдэг үзүүлэх гэж байгаа. Сайн байна уу? Хоолныхаа бас нэрийг болон за хоолныхаа онцлогийг хоёлаа эхлээд үзэгчдэд танилцуулах юм бол. За сайн байцгаана уу? Одоо та бүхэнд хийж үзүүлэхээр бэлдсэн хоол бол Хятад улсын дээд зэрэглэлийн хоолны төрөлд ордог цэцгэн хэлбэртэй шарсан загас юм а. Харагдах байдал нь цэцэг шиг хэлбэртэй загас болно гэсэн үг юм. За хоёлаа хоолоо хийж үзүүлээ. Цэцэгт загас маань одоо яаж бүтдэг юм бол жишээ нь орц найрлагуудаа одоо ямар хүнсний бүтээгдэхүүнүүд орж иж энэ хоол маань бий болт юм болоо танилцуулах юм бол үзэгчдэд. За тэгэхээр энэ хоолны орцонд бол бидний өдөр тутам дааж иддэг ногоо болон өөрийн гэсэн чамин амтыг нь гаргаж өгдөг амтлагч соус мөн багтсан байгаа. Та бүхэнд одоо нэг бүрчлэн хоолны орцыг танилцуулъя. Энэ хоолны гол амт нь одоо энэ амтлагчнууд багтж байгаа юм шүү дээ. Гол амт. Энэ чинь юу вэ? Цагаанга. Цагаанга. Ер нь бол цагаанга алюминий цуу хоёр бол загасны амттай илүү зохицож өгдөг. Ямар ч загастай хоолнд цагаанга маш чамин амтыг оруулж өгдөг юм а. За тэгээ мэдээж хэрэг нөгөө өдөр тутмаа бид бүхний хэрэгэлдэг чинжүү, ногоон сонгон баг шиг байна те. Та бүхний өдөр бүр хүнсэндээ хэрэгэлдэг улаан ногоон чинжүү бол энэхүү хоолны маань харагдах байдалд илүү зохицож өгдөг. За урьдчилаад бид загсаа сайтар цэвэрлээд бэлтгэсэн байгаа. Энэ загсаа цэцгэн хэлбэртэй болгож шарахын тулд эхлээд гаднах хальсыг нь гэмтээлгүй эвтэйхэн эвдэх ёстой. Эхлээд загасныхаа толгойг авна. Хоолны маань гол чимэг бол загасны толгой сүүл хоёр юм шүү дээ. Энэ хоол маань ерөнхийдөө одоо хэдэн минутын дотор болдог хоол бол? Үйлчлүүлэгч энэ хоолыг идэхээр захиалга өгснөөс 20 минутын дотор гарах ёстой. Гэхдээ урьдчилан загасны махаа бэлдчихсэн тохиолдолд шүү дээ. За ингээд загасныхаа толгой сүүлийг салгаж авсныхаа дараа загасны их биеийг уртааш нь 2 хуваана. Энэ хоол бол ширхэг жасгүй гэдгээрээ бас онцлог юм а. Тийм болохоор загасныхаа ясыг маш нарийн нэг бүрчлэн авах ёстой. Бас болгоомжтой авах ёстой. Яагаад гэхээр загасны гаднах хальсыг гэмтээхгүй учраас цэцгэн хэлбэрийг гаргаж өгөхөд загасны хальс маш чухал юм шүү дээ. Ерөөсө ясгүй шарсан загас. Цэцэг хэлбэртэй. Махаа бас гэмтээчгүй хүн шиг авах нь шүү дээ. Ингээд хэдэн үний порц уу? Одоо нэг юм загас мөн нэлийн том загас харагдав. Загас маань өөрөө маш том байгаа биз. Тийм болохоор энэ хоолыг 4 хүн идэхэд хангалттай байдаг. Үүний хажуугаар дүүпүүний 100 гэж бас дагалддаг. Тийм болохоор 4-5 хүний порц гэж ойлгож болно. За ингээд ямар ч ясгүй сайтар цэвэрлсэн загасны махаа одоо нарийнхан зүсэж өгнө. Сайн анзаарвал зүсэлтүүд өөр хоорондоо хэмжээ яг тэнцүү байх хэрэгтэй. За ингээд бас нарийнхан гिचшээ. За ингээд одоо буцаагаад дахин дөрвөлжилж хэрчиж өгнө. Хэрчгтээ анхаарал тавиагаарай. Яагаад гэхээр загасны гаднах хальсаа гэмтээж огт болохгүй. Хальсын гэмтэхгүй хүн шиг махыг ингээ нарийнх хэрчижлээ шүү дээ. За ингээд буцаагаад дөрвөлжлээд хэрчих юм уу? Энэ хэрчилтүүд цэцэгний дэлбэн болж өгөх юм шүү дээ. Одоо эндээс хардаа цэцэг шиг харагдаж байна уу? Ингээд нэрэл цэцэг шиг болчихлоо шүү. Артлыг нь хальсан болохоор юм. Яач гэмтээгүй тий.
За ингээд дараагийн процессныхан. Загас шарахаар бүр илүү тод цэцэг шиг харагдаж өгнө. За ингээд нэг хэсэг болгоо хуваачлаа. За одоо ингэж дэлбэгээ гаргасан загасны маха уртаар нь биш. Ижилхэн хэмжээтэй хэдэн хэсэг болгож хэрчих ёстой. Айгу хурдан яачлаа шүү дээ. Ингээд. Энэ хэрсэн загсаа шарахын өмнө амтлагч суугаар мөн амтлах болно. Тэгэхээр загсаа шарахын өмнөх амтлагаагаа хий. Эхлээд та бүхэнд түрүүн харуулж байсан амтлагчуд одоо хэрэглэгдэнэ. Хэрчиж бэлтгэсэн сонгон мөн энэ цагаан ганаасаа хийж өгнө. Бэлтгээд ингээд хэрчсэн загсаа төмөд дотор хийхдээ ногоон сонгон цагаангаа хийж байгаа юм байна те. За давс хийсэн үү те? Тийм, давс хийж байна. Хүнсний арх. Хүнсний архиа? Махныхаа ширхэг бүрт эдгээр амтлагчнуудыг шингээж өгөхийн тулд сайтар дарж холих хэрэгтэй. Хүнсний арх нь загасны маханд маш сайхан амтыг оруулж өгдөг гол амтлагч. Тийм байна. Нэг тийм үнэр бол яг л арх шиг юм биш. Яг нэг эсгэлэн гурил эссэн юм шиг үнэртэй юм байна. Жохон тэгээд халуун ногооны амт бас амтагдчих шүү нэрээ. Хятад хоолны бас нэг хоолных нь амтных нь нууцнаас энд оршиж байгаа ах те. Загасны мах нь хурц үнэртэй махан бүтээгдэхүүн болж өгдөг учраас яг тэр загасны хурц үнэрийг дарж амтлаг шинжийг илүү гаргаж өгдөгөөрөө хүнсний арх нь маш чухал амтлагч болж өгнө. За одоо хоёулаа амталсан махаа крахмалд өнхрүүлнэ. За ингээд сайхан бүрээд өгчих юм ба шүү дээ. Тийм, крахмалаараа сайхан бүрээд. Крахмал гэдэг ч одоо юу вэ? Крахмал гэдэг чинь буурцхны гурил шүү дээ. Та бүхний идэх дуртай төрөл бүрийн шаржигнуур дахиа загсыг шарахтаа бүрдэг зүйл нь энэ крахмал юм а. Харин энэ цэцгэн хэлбэртэй шартан загсыг крахмалаар бүрж өгснөөр бага насны хүүхэд идэхэд их тохиромжтой байдгаас гадна маш идүүртэй гэж хэлдэг дээ. Энэ хятадын яг үндэсний хоолд орох уу? Хятад хүн бүр энэ хоолны амтыг сайн мэддэг. Маш дуртай хоолных нь нэг нь гэж ойлгож болно. Ер нь загсаар хийсэн маш олон төрлийн хоолыг өдөр тутамдаа иддэг болохоор ч тэрв загсанд маш дуртай ард түмэн шүү дээ. Энэ загс маань бол манай Монголын одоо яг энэ байгалийн загс байгаа шүү дээ. Тэгэхээр нөх хятад загас Монгол загас гэдэг нутаг юунаас хамаарат улс орноос хамаарат ч юм уу амт нь арай өөрчлөгдөх. Жишээ нь яг хятад ресторанд ороход хятад хоолны амтыг хүн мэдрэмээр байвал энэ амт бол цэвэр хятад амт гэж хэлж болох уу? Монгол загас маш амттай. Яагаад гэхээр яг байгалийнхаа усанд байсан загсыг хэрэглэж байгаа нь цаанаа л нэг амтлаг байдаг. Гэтэл Азийн ихэнх улс орнууд загсаа далаагаас хэдий хангаж байгаа ч хэсэг хугацаанд тэжээмэл маягаар хадгалагдаж байгаад хүнсэнд хэрэглэгддэг. Энэ л гол ялгаа нь оршоод байгаа юм л да. Энэ болж гин үү одоо минийх зөөр 50%. Сайн байна. Сайн байна. За ямар ч байсан одоо нөгөө крахмалда бэлдээд хэрчсэн байгаа загсаа ингээд бүрж эхэлж байгаа юм байна. Тэгээ энэ бол крахмалд ингэж загсаа бүрэх нь эргээд нөгөө хоолны маань загас маань илүү гоё тийм эдэнгтэй гэж ярьдаг да. Крахмал гэдэг нь одоо монголоор төмсний гурил гэж хэлж байгаа. Төмсний гурилд ингээд бүрээд 4-5 хүний порц тэгээд 15-20 минутын дотор бэлэн болдог цэцгийн хэлбэртэй загас, шарсан загас. За ямар ч ясгүй гэж байгаа. За одоо хоёулаа тосоо халаа загсаа шарнаа гэсэн үг. За тэгээ за. Шарахын тулд ойролцоогоор 1 литр 500 г орчим тосыг 80 градуст хадаа. Ингээд загсыг ердөө 2 минут шарнаа. Ингээд загсаа шараад дууссан уу те? За загсаа ердөө 2 минутанд шарж дууслаа. Тавглагтаа бас их анхаарах хэрэгтэй. Нэрэл юм цэцэг шиг гоё юм арцгалцсан юм шүү те. За одоо ингээд тавган дээрээ тавглаад тэгээд бүгдээрээ бас манай тоогч маань хачраа бэлтэх бах л та. Юу ч гэсэн одоо яг тавглалтаа эргүүдээр харцгаая. Ингээд эхлээд загсныхаа толгойг тавиад дараа нь их биеүүдийг буцаагаад загсан хэлбэртэй болгож игнүүлэн тавь. Үйлчлүүлэгч хараад л шууд идэх хүсэл төрдөл нь маш чамин чимэглэлтийг хийх хэрэгтэй. Ингээд хамгийн сүүлд мэдээж загсныхаа сүүлийг тавь. За үүний дараа хоёулаа маш сайхан харагдуулдаг амтлагч соусаа бэлтгэе. Томат соус хийлээ. Баг зэргийн давс, элсэн чихэр, алюминий цуу, мэдээж ургамлын тосоо хийж өгнө. Ингээд нөгөө хүнсний архинаас бас баг зэргийн амтагдуулж өгнө. Мөн ус хийн. За ердөө 2 минут орчим ширүүн гал дээр буцлагснаар чихэрлэг соус бэлэн болно. За бэлэн болсон соусаараа одоо цэцгэн хэлбэртэй загсаа амтлая. Одоо бэлтгэсэн соусаа тий. За.
маш сайхан амттай болохоос гадна маш гоё өнгийг засаж өгч байгааг харж байгаа баха. Оо соус нэхэр зүгээр юм. Бүр ургаал өвчлээ. Ямар гоё өнгөтэй болж байна. Үүний дараа түрүүн хэлж байсан да. Улаан ногоон чинжүүгээр мөн чимгэлхийг Чинжүүгөө болохгүй шууд тавьчих юм уу те? энэ бол машингийн ингээд л жижигхэн хэрчээд 1 минут орчим шарж болгоод болоо. Баг зэргийн шарх уу те? За ингээд чинжүүгээрээ сайхан жигд тарааж чимэглээд өгье. Маш гоё өнгийг алаглуулж өгч байгаа хэрэг юм аа. Чон жиг тараад өгчдөг юм байна штэ. Одоо цагаан луунгаар цэцгийг хийж мөн чимэглэж өгье. Цагаан луунгаа сайхан нарийнхан хэрчээд үүнийхээ дараа бас дундуур нь жигд хэрчиж өгнө. Ингээд үүнийгээ хуйлчхан шүү дээ. Инхээр цэцэг шиг харагдаж байна уу? За бэлэн боллоо. Манай рестораны гол нэрийн хоол болох цэцгэн хэлбэртэй ясгүй шарсан загас. Маш амттай болсон гэдэгт итгэлтэй байна. Луунгаар ийм гоё цэцэг хийж болдог байна шүү дээ. Ямар ч байсан яг 20 минутанда бүрэн болдог 4-5 хүний порцтой. За цэцгийн хэлбэртэй шарсан загас. Амттай харагдаж байна. Тэгээ мэдээж хэрэг одоо бүгдээрээ амтлагаас үзэх болно. Одоо энэ хоолтой маань идэхэд маш тохиромжтой дүүпүүний зуушийг хэрхэн бэлтгэж хийдгийг манай дараагийн тоогооч харуулна. За одоо сая бүгдээрээ нөгөө цэцгэн одоо шарсан загасаа болоод хийгээд тавьсан бол яг энэ хоолтой маань хамтдаа бас идэхэд тохиромжтой Дав рестораны маань нэрийн дүүпүүний зууш байд юм байна л да. Тэгэхээр энэ дүүфүнийхээ зуушийг хэрхэн яаж бэлтгэдгийг дүүфүг бас танаа рестораны маань бас онцлог давуу талах гэж бодоод байна. Энэ тухай ярьж байгаад хоёулаа зуушаас бэлтгэе те. Манай ресторан нь дүүпүг өөрснөө дотроо хийж дүүпүний зуушаа бэлтгэн гаргадаг юм. Дүүпүний зууш ерөнхийдөө маш хурдан 5 минут л болно. За харин дүүпүг хийх болон зуушинд бэлэн болгож бэлтгэх явц бол маш удаан, нарийн жор шаардсан хэцүү гэж ойлгож болно. Өөрийн гэсэн амт нууц жортой байдаг учраас бид дүүпүгээ хэрхэн бэлтгэж байгаагаа та бүхэнд харуулж болохгүй. Уучлаарай. Дүүпүгээ хүн идэхэд амар хялбар болгох үүднээс жижиглэн хэрчээд зориулалтын тавган дээр тавья. Дөрвөлжин хэрчээд. Бас тавихуд бас хэцүү юм байна. Цуугаас үзэгчтэй танилцуулъя те. Амтлагч цуунууд 4 төрлийн цуу бэлтгэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 4 төрлийн цуу маань ямар ихэвчлэн бас ямар амтлагчнууд байх уу те. Энэ бол жууцаатай амтлагч. Энэ бол сармистай амтлагч. Энэ харин сонгонтой амтлагч. За энэ бол харин халуун ногоотой амтлагч. За ингээд сайхан халагдлуудад өгчих юм байна. Одоо улаан ногоон чинжүүгээ жижиглэн хэрчээд өнгийг нь алаглуулж холиод дээрээс нь тавьж өгнө. Сайхан ингээ холиод өгчих юм байна шүү дээ. Болгон нэрээ өнгө алаглуулахын тулд. За. Жохон зүйлний хөдөл хоолны өнгө ямар гой сэргэж болдгийг л одоо энэ нэвтрүүлгээс ойлгож байна. Цэцгийн хэлбэртэй шарсан загас. Өдөн загас 1 ширхэг, ургамлын тос литр 200 г, давас 5-аас 10 г, томат савс 100 г, элсэн чихэр 150 г, алюминий цуу 52 г, крахмал 200 г. Дав нэрийн дүүпүний зууш. Дүүпү 200 г, сонгонтой цуу 20 г, сармисны цуу 20 г, халуун ногоотой цуу 20 г, яншуй цуу 20 г. Хоолны амт гоё байна. Өмнө нь Бээжинд гэр бүлээр аялж исэн. Тэгээ яг тийм зидчихсэн хоолны амтыг манай гэр бүл яг Дав ресторанаас авч чаддаг. Тэгэхээр охиныгоо дагуулж байнга ирдэг. Одоо ихчтэйгээ ирсэн бид гороо хаалаа идэж байна. Амтыг одоо яг үзэгчтэй зүгээр энгийн үгээр тайлбарлах юм бол жишээ нь цэцгийн хэлбэртэй шарсан загас маань яг ямар амт илүү голчилж амтагдж байна? Чихэрдэг соустай юу нь бол. Тэгээд Бээжинд бас яг энэ нааргаар хийдэг юм билээ. Бид нэр амралтаараа очиод идэж үзчихсэн. Яг л тэр амт. Гайхалтай. Тийм. Яг энэ рестораны тоогооч нар бас ихтэй хүмүүс бийд юм лээ. Тэгээд байнга тэнд ирж ийн хаад иддэг дээ. За, сайхан боллоорой. Баярлалаа. За
ингээд шилдэг амтны хоолны нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийнхөө дугаарыг гэх юм бол за даав одоо хятад хоолны ресторанаас та бүхэндээ бэлтгэн хүргэлээ. Мэдээж эрэг амт чанар болон за шилдэг гэсэн одоо өөрсдийн гэсэн өнгө төрхөөрөө бий болж чадсан даав рестораны маань цэцгийн хэлбэртэй ясгүй шарсан загсыг та бүхэн хэрхэн яаж бэлтгэдэг юм бэ гэдгийг бас үзэн бахаж бодож байна. Ингээд дараагийн дугаараар эргэн уулзлаа баяртай үзэгчдээ дараагийнхаа дугаараар за мөн адилхан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа шилдэг ресторанаас та бүхэндээ бэлтгэн хүргэх болно. Баяртай үзэгчдээ.